манай зураг төсөл эмэйлт хүртэл айл хэдийн хийгээд дууссан ажиллаа явж байгаа юм. Зураг төслөг ажил хийдэггүй шүү дээ. Тэгээ зураг төсөл бол магадлангаар ороод батлагдсан. Одоо энэ Улаанбаатар төмөр замын одоо тал уу? Одоо энэ Орос замын дарга Орос инженер мөн замын 1-р урлагч Казако хоёр газар дээр надтай хамт өнөдөр ирлээ. Тэгээд эдгээр бол эмэйл төртөөндөх үндсэн одоо замаас яа салгаалахаа бид нар нөхцлөө сайн тохирлоо. Тэгэхээр энэ зураг нь бол 2-7 хоног, эх 7 хоног гэхэд хийгдээ дуусчихнаа. Танай зургийг ингээ зурагтай үл яг таарнаа гэж ингээд сая хариулж гэн. Тэгээд ямар ч сан бид нар бол 6 сарын 30 гэхэд Улаанбаатар төмөр зам өөрийнхөө одоо хийх ёстой энэ замаас гаргаж өгөх одоо 3-5 км орчим замыг бол бид нэр хийж өгөөд хүлээлгэж өгнө гэж ярьж байна. Тэгээд ингээд ямар ч 2 талаасаа одоо төмөр замууд одоо ингээд тохирлоо. Юу н Баангаас гараад нааш одоо хөшгтийн нүгээр яваад эмээлт ирж байгаа энэ зам маань бол үндсэндээ Улаанбаатар төмөр замын одоо төмөр замд бүрэн шилжүүлж өгнө гэсэн үг. Бид эргүүлээд хотын дундуур явж байгаа гол замаа авна гэсэн үг. Ийм л юм байна. За дээр нь бол нэмж ярихад бол бид нар Шуун Баапаргаас Толгойт руу дахид нэг зам салаад татна. Тэр бол хуучин карьерийн бэлэн зам байгаа. Тэрийг бетон дээр модон дээрийн одоо бетон дээр солиод тэгээ толгойт тавьж холбоно. За толгойт тавьж холбож байгаа гол шалтгаан бол бид нар станцуудын нүрсийг Улаанбаатар руу баруун талаас нь оруулах гэсэн үг. Одоо хотын дундуур нүрс явахгүй л гэсэн үг байна. Цаад Амгалангийн станцыг бол цаад талаас нь авчраад өгч байна. Ийм байдлаар одоо Улаанбаатар хотын одоо үйлчлэлт энэ одоо дулааны цалхай станцуудын нүрсний асуудлыг шийдэн жилдээ нэг 4 сая орчим энэ одоо нүрс зөөдөг Улаанбаатар. Одоо бол санхүүжилтэнд бид нар одоо нэг санаа зовхгүй байгаа. Яг тэгэхээр Монголын төмөр зам өөрөө ялангуяа одоо Чайны энержитэй хийсэн гэрээний дагуу нэг одоо тонн нүрсийг $20 орчимд өнөөдөр урагшаа зөөж байна. За мөн одоо Эрдэнэс 5 толгой Монголын төмөр замаар бас биржийн нүрсийг зөөлгөе гэж одоо 10 сая тонн нүрс зөөлөхөд тохирсон. Тэр өөрсөндөө бол хангалттай орлоготой байгаа учраас бид орлогоо барьцаалаад компани өөрөө орлогоо барьцаалаад дотоодын одоо банк буюу мөн одоо гадны IFC олон улсын санхүүгийн байгууллагаас одоо зээл аваад энийг дуусгах боломжтой жил гаруй судлагдсан асуудал санхүүг дээр бол ямар нэг асуудал гарахгүй хаа гэж бодож байна. За иргэдийн тухайд бол Шуун Баапаргаар бид нар аль болохоор иргэдийн одоо зорчих хөдөлгөөн мөн одоо иргэдийн амьдрах нөхцөлд аль болохоор саад болохгүйгээр бас зургийг хийсэн байгаа. Тэрийг бас юу Улаанбаатар хотын удирдлагууд бол ерөнхийдөө мэдчихэж байгаа.